Холтой өвгдийн үгийг нь дуулаад оюундаа гэрэл алтандаа хөг үүлтэй заяанда мөрөө тэгшлэн яваал үүсэл байгаа баг. Өгүүлэж хэлсэн угтал мөрийг нэг сонирдоод удаалаад тоссож мөрлөг үүлийн үгсийг нь өнөд алтандаа тээлгүй оршоож үгийн муугаар зэмлэж үүлтлийн муугаар чидчилж байгаа бүдтэй үсэж цөөнгүүл болов. Хөдөлтөн олонтой өвгөд үгээ мэдүүлж оюунаа унтлаад хүнтийн бие өргөж мэдүүлэх олон өвхөн Монгол заяа өрөвөж байгаа итүүгэндээ өнөөлөөс илүүтэй нөмөртөн нөөдөгтэй үрсэн хариунтай байгаа сахивч л хуудалж эргэж байгаа олонтой гаруулууд голомт нартай хэмээлгүй сонортон зэхэгдсэн түмэнтэй үрсэл сэтгэлдээ шингээж оюундаа тосгээ хэмээж л айлтад байгаа. Судар номыг шинтэй өвгдийн үгийг нь туулаад өөрийн мөрийг нь тэгшилж үрсэн чичилж буудлаатай үрсээс ариун байгаа нь дамжиггүй. Тийм үү? Оюун бөгөөд бодолдоо тунгаагаад сэтгэлдээ тосууд сонирдож барахгүй боловол сонирдоод ирээн ирлж тосоо тухайнаа ундалж байгаа үрсийг минь харна. Үг хэлээрээ багал намнараа та. Өөхөх тэнгэрээсэн хөрсtöд хөвөдөхөдөн дуудлаад. Өөхөн биеэс нь ихтэйгэр удам заяа ураг төрөл. Училсан олон үрстэй. Ухаан болгож заяаг нь өрөх гэж. Зүгийг нь мэдүүлж зүтгэлийг нь хөглөх гэж. Тоолон өвгөд тухлаа юм шүү. Сайн цэгийн ихэнд хар бараан сүүдэр хүртэл төөхөн бие манах гэж тэмцэлтэн харавалтах нь лавтай хэрэг. Олон өвгөд сайн цагийг дуудалж хөрс тэтүүгнээ гаргадаж өхрөх тэнгэрийн зарилгийг сонирдож өвдөختөр нь нартад өртөлж өвөлтэй мөрөө өдөр бүрийг гаригтан өвөлтөн бүхлэн сууга. Олон өвгдийн үгийг нь дуулаад сэрхэн хөгөн чин тосогдож сонирдохгүй боловол төөхөн бие шинжих хэрэгтэй. Сэтгэл оюунаа ажих хэрэгтэй. Алдын хөгч нь гундаагүй биз. Үнтэй бие чин дараатай харан наалдаагүй биз. Өөхөн бие чин ороож өдрийн гаригтаас ийчээгүй биз. Өргөж буудлах сэтгэлийг чинь мохоож хартай үгээр хажууд иргэж чинь шивнээгүй биз. Хотол өргөөний голомтон чинь халтаж сэвийн бүртхаас сацлаагүй биз. Оршимыг хүмүүний ёс дэгийг чинь алдуулж амьдын цэнийг чинь амьдын хөвгийг чинь унгаагүй биз. Өнөд олон үгсийг нь судар номыг нь өвгдийн өртөлсөн үгийсийг нь өөрийн оюундаа тогтоож уучглан ухаар сэрж сэтгэл бөгөө сүнсэн хөгөөрөө тоссуулж барахгүй болвол төө бие тогтоод нэг ажицхах хэрэгтэй. Үгийг урдаар үг гэж дуулахтаа үнэнөө хотлоо хэмээж оюундаа нэг сэрж ажаад үнэн байваа сэтгэл чинь сүнс чинь махуд чинь хөглөөд л тосуулна. Халтын хэлхэн чинь тосуулаад буудасан хөх талб чинь үнний мөртэй хөвгийг зүүдэн чинь зөнд чинь сэрх үе чинь бадруулна. Үнэнд гүйцэгдэж төөхөн биеийн өргөн буудал мөн хард бариулж хоногийн гаригта хөөхөн бие хэмлүүлэн мордно гэдэг юм. Сэрх үтэн олон үрсэн бултаараа нэг ажих хэрэгтэй. Хардан дөрөө болж бараан үүлэнд нь бүхлэн болж нохоод барьдаг модойтой удмын хөгөн хэмлэж ургийн хөгөн таслаж сүнсэн хөгөн олзлуулж
Сүүдэртэн хогтно давшилдахгүй тулд өндөр тэнгэртэй сүүгэн өргөж зүүд гуйж өвгөдөө мэдүүлж сэрхүүгээ сайныг ажих хэрэгтэй. Зүрх сэтгэлээ сайныг асуух хэрэгтэй. Зэ. Нүртэй юутай хэлцүүл аятай байна. Тэгээд нэг талаас ингээд онгод дээдүүдийн одоо айлдсан айлдварууд хэлсэн үгсийг тосох тийм одоо юу тагшгүй гэх юм уу? Хүлээж авах тийм одоо чадамжгүй бололцоогүй байгаа үгсэд та ингээд сая хадаж хэллээ. Нөгөө талаас та бүхнийхээ үгийг тосож хүлээж авч байгаа. Тэгээд үүлэндээ өөрийнхөө урдаад байгаа зорилгодоо таны та бүхний үгсийг тусгаж аваад хүлээж аваад тосож аваад үүлэндээ ингэж сага бодолтой оюуна зэгцлэг үүсдэл хандаж та нэг одоо нөгөө талд байгаа тэр эсэргүүцээд байгаа хүмүүсийн буруу тэр хаг хандлагыг ухаар ирчнийг хэрхэн өөрөөсөө чөлөөлж тэрэнд автахгүйгээр үүлэндээ чих чулуун байвал цогцолтой юм болоо. Тэр талаар нэг айлтгуулж гэж бодлоо. Оюун бөгөө сүнсэн хөвөндөө тосох савн цэгцэрсэн цэгцрээгүй хэмэхээс илүүтэй. Тоотой үгсийг тогтоогод сонирдож байгаа болохоор л тийм таалхан таалаж сонирдоо төөхөн биеийн төгшгөн төгшиж байгаа хэрэг үст. Аль алинд уулж л байгаа болохоор уулсан болохоор доохон нь та үрс рүү хуцалдаж байгаа биз. Тэгвэл дуулаж байгаа үрс нь аль алинд төөхөн бие ажаа шинжээ хэмэж байна. Туулаж байгаа хэлхэнд өмөр өөрийн хөгөөрөө өөрийн орон зайд мэдлэг оюун тэв өөрийн сав эмхэлж яваа хэрэг үст. Тэгвэл өөрөөлийг жишэглэж ажхаасаа илүүтэй урдаар өөхөн бие махан бодоо сэтгэл оюуна сүнсэн хөгөө ачаа хэмэж байгаа хэрэг. Сонирдоод нэг буудалхал хэлгнүүлээд байгаа хөг нь юу вэ? Тэм. Үзэж харсан туулсан мэдлэгч нь төв нартаа тэмтэй хариун болоод үнэн худал хэмээгээд өөрийн оюундаа жишэглээд байгаа юм. Юу мэдэж юу дуулаж нартын хөгөндөө юу аривныг таньсан болохоор төв яаш танихгүй хөвчиж төмөнтэй үгс өвгдийн үгсийг жишэглэн шинжээд байгаа бай хэмэж байна. Тэгэхээр аж гэж байгаа алда. Хөврөг тэнгэр эцэг зарлагдаад хөрст итгэн багнаар шүрүүгд. Хөрсtöд амтай бүхний хөгийг нь шинтэй эрэндээ дэвжүүлэх гээд байна шүү дээ. Тийм. Хариунтай болон юмдаг тангуудаас хотог тойлгаад бөө заятан болтаас сонирдол байлгүй дээ. Хитгэн 15 хавар тангийнх нь урдхан нь бос. Хавар жилийн хитгэнд олонтой хүмүүнүүд сүнсөөдөр. Ирчим хэм хөг. Энтэй бүхнийг хариунтай хэлцэж байгаа биз дээ. Тань мэдхийг зорж байгаа биз дээ. Хэлүүтэй сэтгэл нь сүнснийх нь хөг нь ирж хайж тань мэдхийг хүсэн зорж тэмүүлж байгаа биз дээ. Энийг махан бод алдын хөг нь бос. Сүнсний хөг нь ирж хайлгуулж байгаа хэрэг юм биз дээ. Шаардаж байгаа хэрэг юм биз дээ. Аль бүхэн шилжин дээшлэхэд өмнө өөрийнхөө хөгийг урдаар эвдэж байж тэлүүлэх хэрэгтэй болдог. Чадамж. Эзэн биеийн хөг. Зөнгө. Таван мэдэрхүүг. Ирж хайж тэмүүлж явахдаа туулад мөр юм хойно. Алдан, онон, уунан босон.
Алдаж унаж босож хар цагаан хатуу зөөлөнтэй хорвогийн нарт та нүүрэлдэж явхдаа оюундаа мэдрэхүйндээ зүйтэй жишиглэж зүйтэй өөрийгөө таних хөглөж чадсан өрсөл өөхнөө бүхнийгээ даван гарч өөрөө биендээ ухаан бяд сүлсэн биендээ хөг хүч өөрнөх ирээдүйдээ үйл мөр нэмэгдүүлж барна шүү дээ. Тэв сүнс чин сэрээд зүү чин хөглөгдөд үйл чин дуудлаад байгаа бол эзэн биеэ таньжил урагшлах хэрэгтэй. 5 метр хүүгийн алдандаа таталж л үнэнтэй худлыг дэнсэлж л замналдах заяа мөрөд тэгшлэн алгах хэрэгтэй. Тэмээс хүчтний дээр хүчтэнгүүдийн дээр хөхрөх тэнгэр байдаг тул мэдлэгийг ариунтай мэдлээ хэмэж чадамжийг ариунтай агслаа хэмэж хүчийг ариунтай хуруулаа хэмэж өр биенийхээ биеийг үргэж өөхөн биенийхээ хэмэнд идэгдэж л болдгоо шүү дээ. Та өрсийг нь чичлээд байгаа ариунтай өрсөн тэгж байгаа биз дээ. Бултыг нь мэддэг мэт. Аривныг дуусан мэт. Арга билгийн хэлэхэд үүлтэй даяндаа буудалсан өрсөөс 2 хоног 2 сар 2 жил 20 жил болсон ч бидэн идэгдэж хар даваруулсан өрсөн байж л байдаг. Тэнгэрийг хэлгэнүүлж газрыг чичилж өвгөдөө баалгацсан өрс байж л байдаг. Содөр номоо шивтээ та нар дуулж л байсан байлгүй дээ. Эдэндэн шунсан өрсөн. Эзэн эрхэндэн шунаж автсан өрсөн. Эд шидэндэн автаж харыг хөрсtöd зүтхүргүүгээр үйлдсэн өрсөн. Хүмүүн хөрсtöд хөөхөн бие шингэтэл зүсэр дүдрийн ажиж оюун бодлоон зөв буруугаар нь дэсэлж мах бодоон шиншиж бодол хөгөөн дэнслэж налаг хорвоод амьдрах учигт чадлаа гэж бардалгүй хийлээ хэмэж хэрхэлгүй эдэнд навтаж энтэй биеийн eerэлгүй хард навтаж хөөхөн хэлэх удам заяан ураг тойл нүмерсэн олноос сэвтэлгүй заяага таниж мөрөн тэгшлэж аж төрөх учиртай биз. Тэм нартад буудлаа тань алдын хөгөвч удамгүй хөөхөн биенээс нь хөрсtöд тусгалах сүүдэр байвчиг төөхөн биенлэн амин мансан сүнсэг хард барилсан хөгтөн хард идүүлсэн дотортан үрсэн та нартын заяаны хөгөн чинь замнал нарт чинь зэрэгцээд л оршоод л байна. Төөхөн үрсээс нь яаж манах юм та нар өөрсдийгөө. Хөвөн үр яаж манах вэ? Алдын хөгөндөө харыг тэгээд нэмэн хөгөөс чинь тадлах гэж. Эрчим хөгөөс чинь хэмлэх гэж. Эдтэй бие чинь сэвтэх гэж. Дэрвит чинь буудалж хажууд чинь халдуул. Чинэмээ яаж манах вэ? Эхний зүйлийг бодож байгаа зүйл нь болохоор өөрийнхөө бодлоо сэтгэлээ мэдрэмжээ анзаархаас эхлэх юм болов гэж боддیں۔ Тэгээд тэрэнд нь яг өмнөх одоо байснаас тийм өөрчлөлт байна уу гэдгийг анзаараад хэрвээ ер нь тийшгтийг хараад хад идэвх хаягаас бодроод хийж бүтээх тэр нэг үеийн цараа багасаад тэгээд бодод оюунсны нэг бодхон нэглүүтэй нэг тийм хутран муу бодол тэгээд ирд юм санагддаг. Мен тэрэн дээр илүү анзаараад ирэхээр тэрийг илүү өөрөөсөө чөлөөлөөд
мэдрэмжээ бодлоо өрсөж чөлөөлөд тийм эрэг сайхан зүйлүүд өнгөд явж байгаад манжаагаан болов гэж боддог доо. Төөхөн биендээ тэгээд явхад алдын хөвгөн чинь төвтэй уучраа тохиоход тийм. Зүтгэлий чинь мохож, сэтгэлий чинь гундааж. Үйлтэй мөрий чинь хараар дэвсэлхийг зорих нэт. Тэгвэл хөвөн үрчи тийм бус атал. Дэрэг чинь тийм хүмүүн ирвэл яах юм? Тэр нь чам руу хандах гэж үзвэл яах юм? Чи яаж би юм аа? Язал өөрөө тайван байх юм болов. Тэгээд яах юм? Наа, Тэгэхэд хөөний дотоод оюундан амраа моглон болоод алтанд минь тухлаа гэд алгаа хавсраад утах юм. Хөө та нар урдаар хэлцэн буудалсан шиг 5 метр хүүгэн тадлаад гэж өвгөл биднийг айлцсанаа та. зөвхөн муу орчимтэй хүн яг тийм эсрэггүй байрсартай хүн тааралдан тэр хүнийг эхлээд ойлгохыг хичээдэг дээ. Миний хувьд. Яг яагаад ингэ ундууцаад яагаад ингэ эсрүүцээд байгаа юм бэ гэдгийг өөртөө хэлчихсээр яриагаараа ойлголцоо. Тэрээр яг буруу зүр ойлгосон бол тэрийг нь өөрийнхөө зүгээс аль болох зөв чиг гэж тайлбарлах юм бол нэг манжаа хэрэг юм болоо. Тэгэхгүй өөдөөс нь ундууцсан одны эсрүүцээд ундууцаад эсрүүцээд Үртэй чи өрөөлийг нь төө хөгөөр нь ажаад. Хөг хэлийг нэг шинжээд. Тэтгээд буудлах тэнхэлтэй бол хамаалга. Харин бид урдаар манахыг чин лайлтаад байна. Урдаар үрчи өөрийгөө манаж чадаж байж юм ээ. Нүрөөлийг тэтгэх тэнхэлтэй болох ус. Өөр тохиос нэг учраануудаа айдатахт. Ямар төв хүмүүнтэй хэлцээд алд чинь гундаж сэтгэл чинь таагүй болов. Дотор чинь зарс гэж. Зоозогдрий чинь усвсав. өдөр тутам дээр гадуур явж байгаа үед тэгээд нэрсээр удамжинд тийм сансын хүмүүстэй тааралдаг л та. Тэгээд тоххойд нь бүр уур хорон үзий алмаас нэгэн одоо бүчмээс нэгэн. Тэгээд үйлдэлээс өмнө яг би яагаад ингэ тоххойд үүдгээ анзаараад тоххойны тэгээд яагаад ингэж айстаа гэдгийг анзаараад тэр шаардлагатай бол үг хийсэндээ хэрэг үг одоо хэлээд үлээж авах хэмжээний биш бол тэгэл заа бараш болтхыг Зүйтэй. Таван тамхуудаа илүүтэй соргогоор сэргээр хажиж чаддаг хүмүүс. Өөрийн алдандаа хүрээ манаа үсгэж таардаг. Мэдрэх хүүгэн сонроо мэлмиг хааж дэлдэг. Хүмүүс сонроор ховс туулаж болно. Мэдрэх хүүгээрээ үнрээрээ мэлмигээрээ сэвтэж болно. Тэв 5 метр хүүгэн ажиж чаддаг хүмүүс. Өөрийн алдандаа хамгийн урдаар манаа үсгэж чаддаг. Тэр метр хүүгэн зүн сэрэмжээ. Өөрийн итгэл өөрийн бодолтойгоо холбож бардаг. Үртэй чиний бодол хэм хүчтэй байхгүй. Харин түүнд мэдэрхүүгээ нэг тандаад итгэлээрээ нэг бүглээд манаагаан өөрийн алдандаа үүсгэж явах хэрэгтэй. Тулаад нэг ирэхэд хамгийн урдаар өөрийн хэм ирчмээр харыг халдаахгүй хэмээс бодлын хөвөөрөө хүрээ татах хэрэгтэй. Урдаар манаагаан тавьж өгөөч. Алдхан бие манах хүрээг нь таталж өгөөч. Удаалаад нөмрлөх хөвөө мэдүүлж болно. Хөөхөн өрөдөн ганц гарцыг нь алд бөгөө сэтгэлийн хөвөө тэтгэх учгийг нь өөрийн үгээрээ ундалж болно. Олонтон өвгдийг нь дуулаад судар номоон уншаад орон хэрэн аргадаж өндөр тэнгэртэн хуйн өргөлөөн одуулан өргөд
Удам заяаны өвгөдөө даасан тэнгэртэй. Алдан чин тухлаж ами чин маасан. Сүнсэн хөгдөө. Итгэлийн галч нь бөхлөгдөж л яваа биз. Өгүүл тэр бодол итгэлийн чинь хөгчин. Өөрсдөд манаа чинж болдог. Итгэл хүсэл мөрөөдлийн чинь хөгчин. Хоёр их заяаг чинь ч мөн чимдэг тасдаг. Тэтгэдэг. Уул хангаадаа нэг баясаад цайдам хэрдэн нэг төдлөөд мэдэр хүүгэн татлаад нэг суудалж үзүү та нар. Нүрш. Алтай мэдэр хүүгээ нэг татлаад нэг үзсний ардхантай. Төөхөн биих. Хүртийг тэтгээд нэг аж хэрэгтэй. Мэдэр хүүгэн татлаад хүрдээ нэг тэтгээд бардаг өвс. Мансан өвгөд даасан тэнгэрийнхэн. Алдандаа тухсан сүнснийхээ бүгийг хүртэл сонирдож бардаг. Хожгүй. Мэдэр хүүгэн татлаад 7 хүрдэн тэтгээд тос суулаад ажиллаж бардаг үрсэн. Орон хангайн үгийн ус мөрний шивнээг сонирддаг. 5 мэдэр хүүгэн таталж 7 хүрдэн ажих тусам байгаль итүүгэн рүүгээ тэмүүлдэг. Төөхөн зөв зүйтэй эрүүл хөг хэмтэн ирчмийг нь мэдрэхийн тулд байгаль итүүгэн рүүгээ тэмүүлдэг байхгүй. Хорон хангай цайдамдан илүү тээ зорихыг хүсдэг. Зорин буудалаад уул усны эцдийн шивнээг сонирддаг. Байгаль итүүгэн ихийнхээ хүслийг аждаг. Тэгж сонортой хөгөн зэхэд өөрийн чөмгнөөсөн өвгдийн үгийг долдог. 7 үеийнхэн өвгдийн туулсан мэдээллийг тосож таньддаг. Содор номд нь байдаг. Уншиж дуулсан үгсийг өний нартад өвөлтөд мөр болох гэж өөрөө бие таних гэж өөртөө та нар зүтгэдэг. Хөгөн бадрааж голчоон зүйтэй тэмтэрсэн үрс байгаль итүүгэн хийхэд төлөв. Үнэнд эвлэгдэн нэгдэж бардаг. Зүйд эвлэлтэн нэгдэж зүйд зорилгынхаа төлөө тэмцэн нэгтэрч бардаг байхгүй. Одон бол сүнсэн сэрсэн олонтой үрсийг сонрон зүйтэй зэхэгдэж. Сонрон зүйтэй нэг зэхэгдээд эзэн биеийн хөгөө зүйтэй нэг татлаасан. Үнэнийг махбодороо нэг таталж ажаасан. Мэдэрхэн хөгөөрөө таталж нэг алдандаа нэг бүрэнтэй тодлоосоо. Тэр чогоо. Тэгэмгүй бол дуулснаа мэддэг мэт. Сонсноо үдсэн мэт. Сонирдсноо харсан мэт. Урддаг үрсэн эрэвжээд. Булт олны оюуныг жаал нэг надад байна та. Зэн. Мэдэр хүүгээ зүйтэй нэг татлаад үнний голчоосоо нэг ирээсэйд. Үнэн хэмээж голчоосоо зүйтэй хэмээж сэтгэлээсэн. Хүсэл бодол тэмүүлэл итгэлтэйгэн уйсан. Үнэт олон үрсэн эвдэн нэгдэж. Үнтэй нартай өнгөлөн дэвжүүлэх бол тугаата. Өнөдөө ингээд өөрөг болж байна. Эцэг натанаг асуух гэж байна. Эсвэл тоног би олон хүмүүст түгэхийг өөрөө хүсдэг. Хэдий ч нэ олон хүн 9 бүстэй тоглоно. Хэдий ч нэ хурдан хурцтайгаар би монгост ингээд тэтгэдэг болохоор тэгээд энэ хэдийгээр би ингэж итгэдэг ч гэсэн бусад хүмүүст энийг тайлбарлах гэхээр хүмүүс яг хоо чухал юм ойлгоод байгаа ч гэсэн яг өслөө бичгтэр ингээд гацаад бэтэ би анзаарсан. Би яг юун дээр алдаад байгаа юм бол яагаад хүмүүс ингээд бичгтэр жоохон гацаад байт юм бол
Тэгээд нөгөө хүнийгээ би бүрэн гүйц танихгүй байгаа юм болоо. Би үгээ өгч чадахгүй байгаа юм болоо. Би тэднийг сонсохгүй байгаа юм болоо. Тэгээд асуудал яг хаана байгаа юм бол гэдэгээс сайн хүч олж чадахгүй байгаа юм аа. 2-3 жил орчим нэг юм байна. Үгээ дэлгэрүүлэх хэмээсэн хүслийг чинь хөг. Урдаар учиглан таньсан өөрийн чинь ухаантай уялдаж байна уу гэдгээ л урдаар өөрөөсөө асууд. Өөрөн урдаар сэтгэлдээ үнэнтэй хэмээж багтаан санаад багтаасаа нартад өвөлдөл мөр болохын төлөө хичээн зүтгэхэд туулалдаа тэмүүллээрээ бадарсан хөгч нь бусдад амьтаа ундарна. Таньсан хөгөө улчилсан хүслээ хөрөөлд мэдүүлэх хэмээн байсан. Өөрийн дотроос үгээл амьтаа ундруулта. Үгч нь амьгүй болвол өргөн олон сацлах төдий. Амьтаа аваас өрөөл олон тосно. Үгүй чинь үг гэж дуулна. Өнөд бол яах вэ тийм? Хэн хэнийг хараад хэлцэж байгаа үг бас. Төөхнөр нь дамнуулж, өргөнд нь өртөөлж байгаа үг. Гэвч өнөдөө үрчи үгэд бидэнтэй хэлцэхэд хэн хэнэнд хэмээс солилцож байгаа биз? Өөрийн голоос тэгвэл зүсэн ажаар хэмээ солилцож байгаа өөрсдөө хэмтэй үг, амьтай үгийг хамгийн урдаар нь гаргахыг зэрэг. Би үүний тал дээр ингэж ажигсан. Яг өөрийн итгэж байгаа өөрийн голчтой буудалсан үгсээ амьлуулахын урдаар энтэй үнэнтэй хөгийг энтэй урд зүйтэйгээр мэдүүлэх хэмээн хүсэхтэй. Төөхөн үгээ бодолдоо ариунтай багтаа. Тэртэй үгээ халуунтан амьсгалаас ангарга. Дотроос бодолдоо орж ирсэн. Оюун чинь хөвснө. Өөхнөөсөө сацлах ус. Наран хүрдээсээ тадлаад халуун амьсгалаас ангарга. Бидэв. Тэгээд нэг оролдоод үз. Пицца. Тэр одоо та түрүүнд гисэндээ сонрон зэвчсэн үрс одоос ирсэн үрс ингээд дагаас тэмэр шитлэгтэн гэлгүй паасаагүй ингээд одоо ингээд хэмжээр гарч ирж байгаа гэдэг. Тэгэнгүүт энд яг өөрийнх нь хувьд нэг анзаарсан зүйл нь бусад одоо итгэл үнэмшилтэй өөр тийм шашин шүтлэгтэй хүмүүсийн болохоор яг тэмэр шитлэгтний тэмэр үзэлтний зүгээс ингээд харангууд өөрсдийнхөө эсэн заяандаа буюу өөрийнхөө заяандаа эзэн байна гэхээс илүүтэйгээр тухайн тэр итгэл үнэмшил бүхий тэр судар номонд айлтсан одоо хүмүүний тэр нэг номлогч нь байт юм уу хуурахтан хуйлгааттан хүмүүсийн тухайн хүн тодорхой хүрээлсэн хүслийг л биелүүлэх заяатай юм шиг тиймэрхүү нэг тийм үзэл бодолтой болж хөвсөж байгаа. Тэгээ түүний төлөө зорж байгаа бараг бүхий л амьдралаа зориулж яваа тиймэрхүү үрсэн цөөнгөө харагддаг л да. Тэгвэл тэрхүү хүмүүст яг өөрийн заяанд нь эзэн байх талаас нь тэр хүслийн зүвийг нь хэрхэн танин мэдүүлж ухаар болоод зохилтой байв. Суудалж байгаа үрчийг нүг тосож байж зүйтэй учиглаагүй шүү дээ. Нэхэр өнтөр нөртөөлөгдөд хүгийг дуулаж байгаа үрс бүдлэх нь аргагүй мэт. Хотогт ховрогд тэм өннартийнхан үүлдлийн мөр зүтгэлийн хөг. Бозаят. Нартад буудлаа тань айлч шашин айлч үзэлтэн бай. Хүмүүн урдаар махан бодон татлаад долоон хүрдэн ажаад эзэн биеийн хөвөн илүүтэй тэмтрэх тус байгаль итүүгэн рүүгээ тэмүүлдэгэ хэмэсэн. Байгаль итүүгэн рүүгээ тэмүүлж байгаа үрс хайрлахыг зорно. Манахыг хүс сүнсэн зөв тэмүүлэх байхгүй.
тоо хэдэн хавартаа нартад орших. Хилээж бодлох энтэй махан биендээ сүнс сан оршихдоо. Зүү чиглээд буцахыг хүснэ. Илүүтэй мэдлэгийг хураагаад. Хэрэг нартаа зүйт нэгэн байгаад төрлөөн дэвжүүлэхийг хүснэ. Тэнгэр заяа там бөмөргөл тажваа. Айлж шашин айлж хотогт хуйлгаад хуураг тангийн нунт мэрэгэн олны мэдүүлсэн үгс бүх. Эцэн биеийн зүйтэйгээр таниж төөхөн нартад буудалсан сүнснийхэн төрлийг ахиулаа сайл хэмээж өгн ундардаг. Үнэн бай зүм бай. Өөрийгөө тань мөртөн бай гэж өгүүлдэг үст. Үшээр хэлсэн. Тэр үсгийн дундлахаар үгийг нь ажигласнаар одоо жишээлбэл бол идүүгнийхэн байгальд их дэлхийн маань бидний амьдрах орон гэхээс илүүтэйгээр яг сүнсний хөгжилт маань төсвөл зөвхөн тийм одоо төр зуурхан байх газар гэсэн тийм сэтгэхүйгээр ханддаг үсэд бод аримтай ажиглагддаг. Тэгэнгүүт тэр үрсийн болохоор байгаль дэлхийг хайрлаж хамгаалах гэхээс илүүтэйгээр өөрсдийнхөө л тэр нэг бараг нэг амин хуваа хичээж гэнэ бэлтэл сүнсээ хөгжүүлэх сүнсний хогийг агсыг гэж бодож байгаа мэт боловч байгалаа юусаар хөдөлж гэнэ удаа гэж харагддаг л та. Нэхэр зүйтэй таниаг үл хэрэгтэр шүт. Ганц мод гал болохгүй ганц хүмүүн айд болохгүй шүү. Нөөрийн хөгөөрөө нөмөрлөх учгаа заяанда тосоод өвөлдөвч. Өргөн олонтойгон хөвсөж олны дэмэр хөрсдөд өртөөлөх үйл нь арвин гэдгийг. Хүч нь их гэдгийг. Сэтгэлдээ тээж бодолдон багтаахгүй шүү дээ. Тэгэхээр тэмүүлж байгаа хөг нь бийгээсэн хит идэхгүй хэрэг байх нэт. Зорж байгаа хөг нь эзэн бие таньсан мэт боловч хэрэг цагийнхаа хуйлаа нартад буудлах чаяга насандаа барих чудаг тээж тэмтээгүүл хэрэг байх нь бусдад очиглон мэдүүлэхээс илүүтэй ирж хайж яваа нэгэн байх нь олж мэдэх гэж тэмүүлж байгаа нэгэн байх нь тэм Үүний биеэсэн сурах өргөн олноос сон сурах айлун хөг үйл байдаг үст. Анд нөхтөөсөн амраг ханиасан хөрсдөд хүмүүн болготон хийжин аав эмэг өвгөөсөн хүмүүс сурж суралцдаг үст. Эзэн биеэн таниад зүтгэлтэй мөрийнх нь гол нь хөрсдөж үлдэж хоцрох үсийнхээ төлөө үст. Тэмүүлж байгаа хөгд. Зоригдон тэмцэж байгаа хөгн. Өвөнтэй биднийг айлдаж байсан. Зорилго том болгон нартад. Заяатан болгон нартад. 350 өвийг нь үлдэж хоцрох үрстэй өвлүүлэн үлдэхийг зордгоо хэмэж. Тэргөө өвн газар нутаг. Их орон. Удаахав. Өв соёлч. Үүхтүү хүлгэр домог дуу хурч. Хэл ярэ. Зан заншил. Ёс жайгч. Бодхоор өвн эд хэмэж тийм. Эзэн биеэн таниж үлдэх, хоцрох, өрнөхт морлох, үрсэхээ төлөө. Тэргүүн өвөө манаж тэмцэхүчтэй биз. Тэргүүн өвн байхгүй бол удаах үд яаж тогтох вэ? Тэгвэл Монгол овонгийн сэтгэлдээ тээж байгаа одонтой. Эв санаагаа сэтгэл оюуна. Эвлэж нэгтгэж барж авэж өнөд олноороо өмгөөлөн хаацаалж өргөн тэтгэж дийлэн үст.
언제 바르라.